Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс санаачлан зохион байгуулж байгаа ерөнхийлөгч сэтгүүлчдтэй уулзалтанд Монгол Улсын ерөнхийлөгч элбэгдэрж оролцлоо. Тэрээр энэ үеэр Эрдэнэ төлбөрийн тоос шороонд хутгалдаж явсан үе бий. 10 дугаар ангид төгсөөд анх би тэнд ажилд орж анхны цалингаа авч байсан. Эрдэнэтэйс ардын их хурлын депутатаар сонгогдсон. Эрдэнэтэд миний хувийн сонирхол байхгүй, цаашаага сайн яваасаа гэсэн сонирхол бий. Эрдэнэтийн асуудлыг үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр яриаггүй, ярих ёстой гэсэн хууль тогтоомж байхгүй гэж мэдээлжээ. Засгийн газрын ээлжид хуралдаанаар боловсролын зээлийн сан байгуулж оюутны хөгжлийн зээлийн журмыг баталсан. Үүнтэй холбогдуулж боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Батсүр нэмэлт тодруулах өглөө. Тухайн оюутан 2-оос дээш голчтонтой суралцдаг бол барьцаагүй зээлийг урт, богино, хүүг бууруулах гэсэн 3 хэлбэрээр авах боломжтой. Зээл жилийн 5% хүүтэй бөгөөд оюутнуудаа сургуулаа төгссөнөөс хойш 10 жилийн дотор эргүүлж төлөх болцолтой юм. Зээлийг улсын төсвөөс эргэн төлөгдөх хэлбэрээр олгож байгаа учраас 4-5 жилийн дараа гэхэд оюутны хөгжлийн зээлийн сан бүрдэх боломжтой. Иймээс эх оны төсөвт 100 тэрбум төгрөг тусгасан гэж сайд Батсүр мэдээллээ. Улсын хурлын хууль зүйн байнгын хороо, хууль зүй дотоод иргэн яам хамтран гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлгийг төрийн ордод зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн ахлагч Улсын хурлын гишүүн оюун дээр ахалж, Улсын хурлын гишүүн Арднасид, Нямбатар, оюун чимэг, Ундармаа, Сүхбат, Цогцолмаа, Саран чимэг, Гарамжав, Гамбаатар, Гамболд, оюун хорол болон холбогдох бусад байгууллагын төлөөлөл оролцлоо. Улсын хурлын чуулганы 52.6% эрсдэлтэй өчигдөр эхэллээ. Чуулганаар хилцэх асуудлын эхэнд багтсан Монгол Улсын 2017 оны төсвийн тухай нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл засгийн газар 2016 оны 9-р сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн нэгдэх хэлэлцүүлгийг хийж эхэллээ. Засгийн газар хэрв stand-by буюу богино хугацааны зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх яриа хэлцэлд хүртэл дараах нөхцөл байдлыг анхаарч үзэх хэрэгтэй гэсэн байр суурийг Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос илэрхийлж өчигдөр хэвлэлийн хурал хийлээ. Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо засгийн газар олон улсын валютын сантай харилцан тохиролцож уналтанд орсон эдийн засгаа тогтворжуулахын тулд stand-by хөтөлбөрийг хэрэгжүүлэх болбол хамгийн түрүүнд зээлийн гэрээний нөхцлөө иргэдэд танилцуулах ёстой гэж үзэж байгаа юм байна. Төрийн орон сууцны корпорацийн шин захирлыг засгийн газраас өнгөрсөн даваа гарагт томилсон байна. Монгол Улсын ерөнхий сайд асан төр нийгмийн зүтгэлтэн жасраан ачхүү хичээнгүй төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирлын албан тушаалыг хүлээн авч ажилд оржээ. Тэрээр өмнө нь төрийн орон сууцны корпорацийг орон сууцны санхүүжилтийн корпорац нэршилтэй байхад дэд захирлын албан тушаалыг хашиж байсан юм. Мөн шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дараагаар аюур сайхныг ажиллаж байх үед тус газрын эрх зүй дотоод хяналтын газрын дараагаар ажиллаж байсан юм а. Хүнди өргөлтийн мастерсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Германд боллоо. Тус тэмцээнд 47 орны ахмад тамирчид өрсөлдснөөс манай улсаас 3 төвөж оролцож өндөр амжилтыг үзүүллээ. Эмэгтэйчүүдийн нэмэх 75 кг-ын жинд өрсөлдсөн оюун чимэг огцмоор 55 кг, түлхэлтээр 78 кг-ыг өргөж, нийлбэрээр 133 кг-ыг өргөсөн амжилтаар мөнгөн медаль хүртэлээ. Түүний жинд нийт 14 тамирчин өрсөлдөжээ.